хүргэе. Миний төрс өдрийн влог давтан морил. Гэтэ би өдөр болгон баг л юм идэггүй хөөгтэйгээл баг цагийг өнгөрөөдөг болохоор төрс өдрөж гисэн тэгэл баг. Гэтэ амар тааж надамтайгаарэ. Дотроо бодож исэн сэтгэл хөдлөлөө хуваалцлаа. Жилийн төрс өдөр маань миний хувьд үнэхээр гайхалтай мэдрэмжтэй тийм төрс өдөр болж байна. Яагаад вэ гэхээр би өмнө жилүүдэд ч юм уу өмнө нь ер нь ингээд ээжтэй үнэхээр хайртай л та. Миний амьдралын хамгийн эрхэм хамгийн гайхалтай гэж боддог, хамгийн их хүндэлдэг, хамгийн хайрлаж биширдэг хүн маань мэдээж миний ээж. Би бүх зүйлийг хийж ирээд төсөлдөг. Гэвч энэ жил би бүр өмнөх тэр ээжийг хайрладаг байсан тэр их хайр маань бүр тэрнээс бүр хэд дахин илүү нэмэгдсэн юм шиг санагдаж байна. Яагаад тэгэхээр би саяхан ээж болсон, шинэхэн ээж болсон. Тэр үедээ би ээж болох үеийн тэр өвдөлт ямар байдаг вэ? Тэр ээж болох үеийн сэтгэл ямар байдаг вэ те? Тоглол, баяр баясгал, айдас тэр бүх зүйлийг бүгднийг ингээд мэдэрч өөр дээрээ ингээд хүлээж авсан учраас би ээжигээ маш их хайрлаж байна. Үнэхээр өмнөхөөсөө илүү шүү. Ээжигээ бүр ингээд харах тоолонтой хайруулж байна. Өнөөдөр би гэртээ намайг бүтээсэн болон өөрийнхөө бүтээсэн хоёр хүнтэй хамт амьдарч байна. Энэ бол миний амьдралын ингээд хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг баг. Мэдээж би насаараа ээжтэйгээ хүүтэйгээ ингээд гурлаа хамт амьдарч чадахгүй шүү дээ. Тэр тийм болохоор энэ одоо байгаа амьдрал маань яг одоогийн маань бүр үнэхээр аз жаргалтай, үнэхээр амар тайван, үнэхээр гайхалтай байна. Өнөөдөр ямар ч тааж тэгээд ээжигээ баярлуулах, ээжигээ амар гоё байх хэрэгтэй гэж бодож байгаа ч гэсэн би яхаа мэдэхгүй байна. Би ээжтэй бэлэг авч өгье гэж бодоход гэрээсээ гарч чадахгүй тий. Тэгээд бас ажилгүй юм хүн чинь бас боломжгүй тий. Тэгэл гэртээ бас тэгэл нэг хамаагүй хавийн хийгээл яагаалгүй гэдэж бас чадахгүй болохоор жоохон асуудалтай л байгаа. Гэтэл энэ гайхалтай мэдрэмжээ бас та нарт ажиллах хуваалцъя гэж бодоод тэгээд бичлэгийн дундуур оруулаа шүү. Одоо нэг шинэ жилийн гацар мод хүн гарч ирнэ. Everyone, it's my birthday. Араар цаг бол нэг юм бичлэгээр ихсэн. За тэгээд араас нь бушуухан нүрээ зэвэрсэн. Ягаад тэгэхээр миний хуйлаад исэн. Тэгээд хүүгээ харсан чинь ингэ явчихсан. Хөрхөн байгаа. За тэгээд хүүгээ хүлээд тэгээд тавьшруулад ингэ тавьсан. За тэгээд мэдээж зэрэг унтцаасан. Тэгсэн тэгээд удаач үдээд хоёр хүүгээд сэрээд ирсэн. Тэгээд хүн маань удаа тэгээд хүүгээ хүлээд тэгээд хүмүүс байнга ингэж уйлаад байгаа шүн дандаа тэгээд тэрвүүлээл тэгээд ер нь амар сэрүүн удаан байгаа. Тэгээд нойрон солигдсон юм шиг үлээ. Энийг бол нэг адгаа манад байгаа юм шиг үлээ гэх. За тэгээд хүүгээ шүндөөж бүтээр нэг ийм швэнстэй л өнгөрт юм дөө. За тэгээд сүү ихтэй болохоор дандаа саадаг тэг бүр ингэж туурдаг миний сүү их. Сонсон мэт боёнда бэм. За тэгээд нэг юм унтсандаа энэ хараас. Тэгээд өглөө буюу өдөр боссон. Тэгээд нэг ингээл гар хөлөө угаагаад тэгээд нүр мөрөө нэг угаагаад шүд амаагаад аваад тэгээд арын зүрээс хичээд тэгээд цайгаа уусан. Тэгээд цайгаа уухтаа бас дуугаа байхгүй затах чинь тэгээд юм хүм ярина тэгээд энийг сонсдөө. За тэгээд миний өглөөний цай бол нэг юм шүү. Би одоо энэ тавган доторх бичвэнийг бараг бүгдийг нийтдэг гэж бодлоо ярьж байгаа. Өглөөний цай гэжтэй ер нь өдрийн цай л болчтой юм дөө миний бол. Энэ халуусаад байна. Тэр цайтай. Саяных шиг юм цайны бичвэ би амар дуртай болсон төрснөөс хойш. Тэгээд ер нь бол дандаа л хүмүүс баах юм бичвчиж би бүгдийг нийтэд дуусаа дахиад одоо мөнгөөр авч иддэг болсон. Тэгэл мэдээж өдөржин бас л хүүхдээ хориоллоод хүүхдээ хөлээд хүүгээ тэгээ ярилцаад эрхлүүлээд л өнгөрсөн дөө тэгэл. Ер нь ингэж би өдрөд ингэж амар олон бичлэг хийж бодохоор надад ингэж миний өдөрт хийдэг юм ийднэр болчиход байгаа байхгүй. За гэхдээ удахгүй би гоё бичлэгнүүд хийнэ. Үүдээ дараална. Яа тэгэхээр би зорилго тавьсан. Тэгээд одоо удахгүй цагаан сард холбоотой гоё бичлэг хийж бодож байгаа. Тэгээд бодол шүү. За тэгэл хөөрхөн хүүхдүүд дүүнер маань найзууд маань хөөрхөн минь төрсөн гэхээр хөөрхөн байсан хөөрхөн шүү. Тэгээд энэ хоёр жадмад эдгээр ер нь жадмад бүгд амар хөөрхөн байсан урмын хүүхдээ. Тэгээд ер нь л гоёсан. Тэгээд туцаар ярьж мэндэргээд ер нь гоёсан. За тэгээд нүүдлийг нэг тэгсэж дундуур нөө шүлмөлж идэл өдөр ээж нэг шүлдөө олж өгсөн. Тэрийг зургийн дараа гүйдсэн мөлий. За тэгээд нэг жоохон ингэж
Лам бацаатай мягтай шүл хийж уусан тэгээд ер нь би дандаа л шүл тэгэл шүлтэй хоол тэгээд бичээн 3-аас өөр бараг мэдгүй ах уу. Тэгээд орой болоод нөгөө имзэлсэн хүч ихэллээ дээ хөрхи. За одоо тэгээд энийг сонс. Тэгээд саяны видеон дээр харагдсанаар би юусэн яагаад ойлгосон бэ гэвэл маш тэнийг насуулаад маш нийтээр насуулаад. Гэхдээ ингээд үнээр амар имзэг байт юм байна. Яг энэ үед гэх юм уу. Би жимсэн байхад өөрийгөө яг имзэг байна да, шалгар байна да гэж боддог байсан. Гэхдээ төрсний дараа бол баг илүү идэвш байна юу. Би бол бас үеийнхөө уйлдаг. Гэхдээ амар хурдан ингээд имзэглээд тэгээд амар хурдан нөгөөдөөс ингээд гарчдаг. Баггүй юу. Гэхдээ өнөөдөр бол үнээр ингээд ерөөсө бодоогүй хэний амар имзэг байна. Ингээд одоо ингээд төрсөн гэртээ тийм төрсөн өдрөөр ингээд гаж март юм эсвэл ингээд тоолоод гарах эсвэл ингээд гэртээ бариад ингээд амар ингээд хөрх тэмдэглэж юм тийм шүү боломж бол ер нь маш баг байгаа. Тэр нэг найзлаад чатчээд байж бичижсэн чинь ингээд манай суманд зарим нэрээгүй манай найзтай зарим нэрээгүй зарим нэгсэн байгаа байхгүй. Тэгээд нэг хоёр найз маань бол баталгаад очиж штэ явгаас очиж байлгүй дээ гэдгсэн тэгжсэн байхгүй. Тэгээд бичсэн байхгүй. Тэгээд би өгнийх нь бодоогүй. Тэгэхээр та нэрэл ирэх бахта тэр хоёр ирэх байлгүй дээ гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь нэг найз маань боломж болчлаа гэдэг тийм асуудал явуулахаар найз маань очихгүй шүү дээ. Тэгээд нөгөө очно гэдгсэн. Харин нөгөө найз маань өдөр минь төрсөн гэдэг тагч ирээгүй. Тэгээд манай найз бол тэр бол батчтай басан чинь тэгээд батчтай гэж ярьсан байхгүй. Тэгээд би яаж зүгээр л ирнэ бодсон байсан. Тэгээд ерөөсө бэлэг мэлэг ч юм уу тийм шүү ерөөсө хүлээгээгүй. Зөвхөн ингээд ирээд хэсэг юм яриад суухтаа ч юм уу тийм. Яа. Тэгээд бодсон байсан. Тэгээд зүгээр л өөрийнхөө дотроо шүү дээ. Тэгээд өдөржин тэгээд ингээд хүлээх гэж одоо ирэх болов гэж ерөөсө бодоогүй. Тэгээд найз маань гэсэн нэг би өөрөө ч гэсэн юм асуугаагүй л дээ. Өөрөөсөө очно гэж хэлээ юм чинь. Тэгээд хэлээгүй байхад зүгээр нөгөө нэг өөр нэмээс авчиж батлаад ирэх гэдэг юмас бараад өөрөө ингээд түлхийгээд ингээд илмэрээ суусан. Тэгээд яг юм өнөөдөр нэмэр тийм зүгээр маш амгалантай өдөр байна. Зүгээр би дуурай хурлаа. Тэгээд маш амгалан байна. Тэгээд гарцаагаар нь бид байж. Тэгээд ингээд зүрс ингээд төсөөлөгүй юмнаас ингээд бодоод ингээд үжмэл ингэж юмс бодсонгүй. Тэгээд одоо цаг хийж болж байгаа юм. Хавтахгүй. 8 болж байна. Тэгээд байг бол 10 хүртэл явах хаа. Гэтэ шалтгаалтай тийм нэг мэдээ завгүй гэхдээ завгүй болж байгаа. Тэгэл намайг гэсэн тийм. Уусаа ингээд хэлж мэрэгөө дуудаагүй чинь гээд бичиж магадгүй л байх. Гэтэ тэрвээ найзуудаа бас ер нь бол зүгээр дуугаа хүн тэр очих байхаа баталгаатай хаач юм уу эсвэл би очноо гэж хэлж очих байх юм уу тийм шүү юм ерөөсөө битгий хэлж байгаарэ. Тэгээд зүгээр л ирчих байгаарэ. Зүгээр л сайхан гэтэ ирээд юм яриад ч юм уу тийм. Гой тэгээд сухаг л цугасаал гэж үздэг шүү. Яа би бүр ингээд хийдэг үйл юм лээ. Тэгээд тийм ээ. Тэгээд дараагийнхаа би уг нь нэрээ влог хийж болж байгаа. Гэтэ өнөөдөр би ерөөсөө юу ч хийгээгүй юмарч юу тодорхой юу хийгээгүй юм. Зүгээр л хөдөлгөөгээ тэрэлгүйгээр хэлэлгүйгээ хориалал хүүгээ хүлээл тэгэл бас нэг гэрээний хэлт зөвлөлмөр болоод тэгэл байж байгаа. Тэглээ да. Ингээд уйлыг нэт бичсэн чинь удахгүй найз ороод ирсэн. Тэгээд мэдээж би уйлсан байсныг хүн үдэн дор ирэхэд л би уйлж эхлэв. Тэгэл ирэхэд нь уйлаад манай заргадаад тэгээд жоохон тайвшраад ер нь бол манай нүг бэлэг бүгдээр явуулчаа тэгээд очно гэдэг нь мэдчихсэн юм билээ л тэгээ очих байх гээл айгүй ихтэй хэлээдсэн юм билээ. Тэгээд хөрхөн байсан. Хамгийн гоё ном байсан. Тэгээд би амьдралдаа анх удаа номны бэлэг авсан. Тэгээд өмнө нь л өөр номны бэлэг авах юмсан гэж амар хүсдэг байсан. Гоё наа. Хүүгийн овчны хүртэл бүр яг тарсан амар хөөрхөн. Тэгээд дооросон би ялаа. Тэгээд миний бичлэгийг үзсэн чи дуусгасан танд маш их баярлалаа. Дараагийн видеонд гоё видео оруулах болно.